Намын даргын махан бие модон тамга цаасан гэрчлэгээ 3 нь нэг дор цугларлаа. Шок мэдээ хошинтой нэвтрүүлгийн 30 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга цэнгэлтэй өдрүүд үргэлжилж байна. Цэнгэл дарга Наранбаатарын талаар 3 удаа байран дээрээ эргэлээ. Нэг цэнгэл дарга байна уу? 3 өөр цэнгэл дарга байна уу? Эхний өдөр хэд хоног арх ууж алга болдог Наранбаатар надад хэрэггүй гэж нэг цэнгэл хэлсэн. Арх дар суучаараа хэдэн хоног алга болчдөг. Ийм өдөрлөг надад хэрэггүй. Дараагийн удаад 1000 сонсохоор хөтөлд ирээд нэг үзлээ. Газар дээрээ өөр бай. Төлөөлөлтөд зөвлөлийг нь өөрийг нь огцруулна гэж хоёр дахь цэнгэл дарга шал өөр зүйл ярьсан. Нэг юм л одоо өдөр ойлгоо хаа заа яа. Одоо ерөөсөө болохоо байсан юм шиг юм яриад ингээд божигнуулаад ингээд одоо юмуд болсон шүү дээ. Би мэдтгийг би хариуцлага хүлээдэг бас. Хамгийн сүүлд нь хөдлөөс 30 хүн ирж уулзсан. Наранбаатар бол бүр бэлгийн хүчирхийлэгч гэж 3 дахь цэнгэл нь хэллээ. Өөрөөр хэлбэл одоо Наранбаатар захирлын одоо бас хүчирхийллийн талаар за тэр битэл одоо бэлгийн дарамтын шинжтэй юм хүчирхийллийн талаар Байдлаас үзвэл хоёр цэнгэл нь худал хэлж нэг цэнгэл нь үнэн хэлсэн болтой байна. Наранбаатарын ярьснаар бол цэнгэл нь хөтлийн цээмчийнхаа үйлдвэрийн албан тушаалд найз нөхөр холбоотон сүлбэтнээ шахаж оруулсан. Нөгөөдүүл нь цээмэнд дамалсан юм байна. Цэнгэл багын найз Ганбаяра борлуулалтын хилцийн дарга Нутгийн дүү Галбаатарыг цахиргаа удирдлагын газрын дарга Алтан сувдыг ерөнхий найбогоор шахаж тавиулсан. Харин Наранбаатар нь шахуулж тавьсан юм байна. Наранбаатар нь 11.7 тэрбум төгрөгөөр 9 удаа тендергүй шууд худалдаа авалт хийсэн, өмгөөлөлт 250 сая, хайрхан бомбын тахилга зэрэг 183.5 саяг зориулж шувтарсан цагаан бомбондоо орсон. Спортын холбоо урлагийн баяр наадам 119 саяын өглөх ханд өргөсөн, 816.9 сая төгрөгийн илүүдэл барометрал авсан гэх мэт зөрчилтэйг үндэсний аудит тогтоосон юм. 5 дахь төмөр замын захирал асан удаан жаргал шуугаар бол дэлхийг хэрнээсч улс мөрөн Солонгос, Америк, Аргентин, Таиланд, Малайзаас олдож байна. Тэв алгасан нисэх зураа улсын хурлын нүүрсний сонсгол цахимаар оролцох саналаа тавьж амьдсан. Удаан жаргалын хувьд жаргалын удаан нь зовлонгийн түрэг нь. Бадамжуна Малайзад ATM-ээс бэлэн мөнгө авч байгаад байршил нь илэрсэн. Удаан жаргалч мөн адил Малайзад мөнгө авч байгаад байршил нь илэрсэн байна. Малайзын хэлийг удаан жаргал машинаар нэвтэрсэн тогтогдсон. Малайз нь шуун зуугдан Монгол руу нисэх зогсоололоод байгаа тул удаан жаргалыг удахгүй авчирна гэдэг хүлээлт үүсээд байна. Удаан жаргалыг нүүрсний хэрэгт холбогдуулан үндэслэхүүгээр хөрөнгөсөн гэж үзэн эрен хайж байгаа юм. Арчилсан намын тамгагүй нам олон ангид телевизжиг сая нэг дуусч намын даргын махан бие модон тамга цаасан гэрчлэгээ 3 нь нэг дор цугларлаа. Эрдний хармаан дах тамга Баттуулгын цүнхэн дэх гэрчлэгийг Луугаан төмөр гар дээрээ авлаа. Луугаан төмөр улсын дээд шүүхэд бүртгүүлснээр Арчилсан нам муу нэртэй луу данстай болох зам нь нээгдсэн. Арчилсан нам үүд хаалгаа эвдэлдэг, зураг цонхоо хагалдаг, айл нэг нь ойр төр гэрчлэгийг ламбард нь тавиад дуучдаг, зодоонуудын ихтэй айшиг төжигнэж ирсэн газар юм. Өрөө 0 коридор такт булан бүртэн бүлэглэл фракцууд булагнаж, дор бүрнээ гал түлж, голомтоо самарч, хагарал бутралтаа туйлдаж, нэрвэгдэж ирсэн нам. Өнөөдөр яг одоо тийм самраг байдал үүссэн байдалтай байна. За байж чамаа. Би чиний залуу. Оо ямар байлаар нахаатай юм бэ? Бидний айлхна гэж боддог юм уу? Арчлагчдыг айлхна гэж боддог юм уу? Оо би юм ярих юм уу? Эрдэнэ бусдыгаа бусд нь эрднийгээ Ганбатан бүлгээ бүлэг нь Ганбатаа харилцсан хөөсөөр хөөгдөж үзээгүй хүн хөөж байгаагүй хүн үлдээгүй шахам болоод байсан юм. Үүнээс хойш түүнээс цааш эв түнжинтэй өөртөөгөө биш өрсөлдөгчтэйгөө үзэлцдэг, сөрвөлсөрдөг, мэтгэлцдэг хүчин байхыг олон нийт хүсэж байна. Ингээд арчилсан нам бол бүтэн болж байгаа. Арчилсан нам бол олон ургалж үзлийг шингээж чаддаг ийм ус төрийн хүчин. Луугаан төмөр арчилсан нам хүн хөөдөггүй урдаг Монголын ард түмэн төр хоёрыг холбох гүүрэн олсон улс төрийн хүчин байх болно гэж хэлсэн. Гүүрэн дээрээсээ бисээ төлөгдөггүй, гүүрнийхээ тулгуурыг хөрөөддөггүй, гүүрэн дээрээ зодтолдоггүй нам байхыг харахал үлдлээ. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэж их эзэн Чингис хаан сургасан билээ. Монголын радио хятадаар мэдчилэхэд би үхэн гэдэг шиг Монгол улсын их хурлын танхимд хаан зүсэг ирээлжсэн тохиолдол гарлаа. Тусгаар улсын хууль тогтоох танхим дэлгэр сайхан гишүүн хаан цэвчтэй цаас барьж дуран аваанд өртсөн юм. Улсын хурлын хамгийн биелэгжүү гишүүний нэг дэлгэр сайхан цаас хэмнсэн юм байна.
Монголын төрийн хойморд хан зүсэгтэй муутууцаас дэлгэсэн дэлгэр сайхан хятадуудтай холбогдсон дуйлан шуугаанд өртөмхий. Бол төмөр 90 гол, төмрийн уурхай, төмөр замтай. Хятад инженер Чинхог зодсон иргэншлээ хятад гэж мэдүүлсэн баяр цогтын офшор дансанд хийсэн мөнгийг зээлдүүлсэн гэх мэт урд зүйнхэнтэй учир начир утга холбоостой байдаг. Хөгжлийн банкныхан Улаанбаатар чуулгын танхимд хуран чуулж байна. Банкны үе үеийн төлөөлөл удирдах зөвлөл, удирдлага, ажилтнууд, зээлдэгчдийн урлын их наадам бол биш. Хөгжлийн банкны хөгжил тэмүүлсэн, дэвшилт хөтөлсөн тэгш их ойн баярын хурал бол бүрч биш. Хөгжлийн банкны шүүх хурал. Шүүгч нар урлагийн алтан тайзан дээр санал ширээ засч хэрэгт холбогдсон 80 хүн, түүний дотор улсын хурлын гишүүд, 4 хууль этгээд өмгөөлөгч нарын хамт прокурор, шинжээч, гэрч шүүхийн ажилтнууд байр эзэлсэн байна. Ор хорон оож хаяггүй шахан Монголын шүүх Улаанбаатар чуулгаас концертын танхим түрээслэн үнэн худлыг дэнсэлж байгаа юм. Тайз үзэгчдийн суудлаас хавс тэтгэргийн дугаар, хуудас, баримт нотлохоо ярих шүүгч, өмгөөлөгч нар бие биенээ олж харахыг ихэд хичээж байна. Урлагийн алтан тайзны хурц гэрэл шүүгч нарын нүдийг гялбуулж байгаа бол бүгдийн ирээдүйг дээрэмдэгчид арын игнэний сүүдэр намхан сандалд нугтааж байна. Хөгжлийн банкны нийт зээлийн 81.6% зориулалт нь бүрэн бус, зориулт бусаар ашигласан. 84 холбогдогчтой хөгжлийн банкны хэрэг чуулгын танхимд болж байгаа бол 10 гаруй мянган гэрчтэй 200 гаруй хүн холбогдсон нүүрсний хулгайн шүүх хаан багтаж шингэх нь тодорхойгүй байна. Төв зингэлдэх хүү далаа хотогт явуулна гэхээр наадмын торгон дэвжээ бохирдох гэдэг. Хөгжлийн банкны тонуул гиснээс ламбар дээрэмдсэн хэрэг, нүүрсний хулгай гиснээс халаасны хулгайн шүүх хурал томхон орон сууцны жорлонгоос бага 10 м квадрат талбайтай тасалгаанд болгоч тохиолдол бий. Хүчин, хүн ам, дээрмийн хэргийн яллагдагч, хохирогч, гэрч, шүүгч, өмгөөлөгчд, прокурорууд унтлагын жижиг өрөөнд хавирах сүвэгээ нийлүүлж халуун амбүлээрээ буухалж байгаа юм шиг орчинд зарим шүүх хурал болдог. Ор хорон оож хаяггүй айлаас хараат бус бие даасан байдал нь хин гэдэг зөвхөн Монголд байдаг төв шаардлага. Хөгжлийн банкныхан концертын танхим шүлэг уншаагүй шүүлгэж дэнслүүлж байна. Хөгжлийн банкныхан дуулаагүй дуудагдж байна. Энэ шүүхийн танхимд гэхдээ зарим улсын хурлын гишүүдийн гэрийнхэн жорлонгоос жижигхэн байгаад шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 30 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.